Энэ удаагийнхаа бичлэгээр 2024 онд нээлттэй хийсэн Туркийн аимшигын Beyaz киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Юна BBQ-н Paradise Plaza-гийн 1-р давхурт байрлаж байна. Үйлчлүүлэгч та маха өөрөө шарж идэх боломжтойгоос гадна олон төрлийн солонгос хоолны маш өргөн сонголттой. Мөн шөнийн 230 минут хүртэл амттай халуун хоолоор үйлчилж байгаа болохоор найз нөхөд гэр бүлтэйгээ ирээд амттай хоолыг амаа олохгүй идээрэй. Ильядягийн гэртээ Ильядя, Сенка, Батуухан Айка гэх найзууд шалгалт дууссанаа тэмдэглэж байлаа. Тэд аимшигын кино үзэнгээ суух ба төдийлөн сонирхолтой кино байсангүй. Тиймээс тэд Сенкийн сонгосон кино болохоор түүнийг зэмлэнэ. Гэтэл Ильяда нэг ном гаргаж ирээд хонглоо цэвэрлж байхдаа олсон гэж тайлбарлав. Тэр номыг нээхэд хачин тэмдэг зан үйл болон өөр зүйлс байх ба Ильяда үүнийг сеансын заавар байх гэж бодож байгаагаа илэрхийлнэ. Ильяда үүнийг монгол алтай хэлээр бичигдсэн ба сүвлийн бүлэгт харгас хэрцгий дайчны тухай болон ойлгогдохгүй үгс бичигдсэн байна гэдгийг хэллээ. Зан үйлд бэлдснийхээ дараа Ильяда хүн бүрийг хурууга гурвалжин дээр тавьж дуусах хүртэл хурууга авахгүй байхыг сануулав. Дараа нь тэрээр сүнс дуудах шившлэгийг уншиж эхлэхэд юу ч болсонгүй. Улмаар Ильяда шившлэгийг давтан уншиж сүнс ирсэн бол дохио өгнө гэснээр гэнэт ширээ баг зэрэг хөдөлж гэрийнх нь эд зүйлс нэг нэгээрээ унаж эхлэнэ. Ильяда найзуудыгаа хурууга авахгүй байхыг анхааруулж "Сүнсээ чи энд ирсэн үү?" гэж асуухад хаалга өөрөө нээгдэж гурвалжин "Тийм ээ" гэх үг рүү хөдлөнө. Үргэлжлүүлээд Ильяда сүнснээс "Бид чамайг хэн гэж дуудах вэ?" гэж асуухад гурвалжин удаанаар хөдөлж Beyaz гэх үгийг бичхэн тэр. Гэнэт байшингийн гэрэл анивчиж ард нь ямар нэгэн зүйл дуурснаар найзуудыг айдаст автууллаа. Батуухан хурууга авч Ильядаг тоглоом хийгээд байна гэхэд Ильяда түүнийг хурууга авлаа хэмээн зэмлж сүнсийг буцаагаад явуулах ёстой гэдгийг хэлнэ. Тоглоом гэж бодсон Батуухан босоход сандал хөдөлж гэрэл унтран хүн бүрийг айдаст автуулав. Ильяда Батуухан хоёр гал хамгаалагчийг шалгахаар явхад гадаа аянга захихад айсан Айка Сенкийн гараас атгалаа. Хэсэг хугацааны дараа захилгаан ирж Батуухан гал хамгаалагчийг янзалсан гэдгээ хэлнэ. Улмаар Айка сэтгэл санаа нь таагүй байна гэд явхаар шийдэхэд Батуухан Сенк хоёр түүнтэй хамт явв. Дараа нь Ильяда сүү аяглан уухад энэ нь сүү биш цус байх нь тэр. Айсан тэрээр цусыг асгахад энэ нь сүү байх ба аяганд нь ч бас сүү байлаа. Маргааш нь гэнэт нэгэн эрэгтэй гарч ирэн Ильяда руу дайрч багалзууртах ба удалгүй тэрээр учир битүүлгээр алга болно. Ильяда сургууль дээрээ сүнс дууддаг номыг шүүгэндээ хийхэд гэнэт Айка гарч ирэн түүнийг цочов. Дараа нь Айка ариун цэврийн өрөөнд байхад хаалга нь гэнэт хаагдаж гэрэл анивчиж эхэллээ. Айсан Айка болгоомжтойхон алхасаар тасалгааг шалгах гэхэд хоёр охин хаалгаар орж ирснээр бүх зүйл хэвэн болно. Гэсэн ч Айка буцаад явхдаа толон дээр байх тэмдгийг хараад айсандаа хөшөж орхив. Сургуулийн радионы эфирийн өрөөнд Ильядад дуудлага ирэх ба хачин дуу чимээ сонсогдоно. Тэгээд хэсэг чимээгүй байсны дараа сүнсний хоолойгоор Beyaz гэж шивнэлээ. Гэнэт түүний компьютерийн дэлгэцэн дээр хачин жигтэй бүрсгэр бичлэг тоглогдож Beyaz гэх нэрийг хэлсээр байх ба удалгүй их нэгэн дэлгэцэн дээр гарч ирснээр айсан Ильяда өрөөнөөс зогтон гарав. Энэ хооронд Сенк урд шин болсон явдалд жирхээ дугаагаа хэлэхэд Батуухан Ильяда тэр бүхнийг хийсэн. Тэрэнд нь итгээд байгаа мó хэмээн түүнийг шоолж кофе ууж тархиа сэргээхийг санал болгоно. Тэгэд Батуухныг явсны дараа Сенк хийжсэн зүйлээ үргэлжлүүлэхэд гэнэт чимээ гаран түүнийг зочих ба харвал багж нь газарт унсан байлаа. Гайхсан Сенк багжийг авч буцаагаад ширээн дээр тавихад хайч газарт унах нь тэр. Сенк хайчийг авч буцаагаад байранд нь тавихад энэ удаад тавир өөрөө газарт унана. Хэсэг хугацааны дараа Батуухан эргэж ирээд юу болсныг асуухад Сенк юмс өөрөө унаад байгааг хэлснээр Батуухан түүнийг санамсаргүйгээр унгаасан байх гээд тоосонгүй. Энэ үед ширээ өөрөө унаж зурагтнуудын дэлгэцэн дээр тэмдэг гарч ирэв. Тайлбарлахын аргагүй нөхцөл байдал үүсгэхэд одоо л залуус цочирдож хөшөж орхино. Оройн Ильяда Айкаг ирсэнд талархаж радионы эфирийн өрөөнд шууд нэвтрүүлгийн үеэр болсон явдлын тухай ярьлаа. Түүний яриаг сонсон Айка энэ бүхэн шалгалтын 7 хоногийн дарамтаас л болсон байх гэж бодож байгаагаа илэрхийлв. Гэтэл Ильяда
ариун цэврийн өрөөнд болсон зүйлийг юу гэж тайлбарлах юм гэж асуухад Айка өөрсдийгөө тоглоомоо хэтрүүлж нөлөөнд нь орсон байх гэж хариулна. Улмаар Илиада өөрсдөд нь тохиолдод байгаа зүйлийг ойлгохгүй байгаагаа хэлэхэд Айка энэ бүхэн нойр дутуу байснаас л болсон гэж хэллээ. Илиада унтахаар явлаа гэхэд Айка үлдэж ажиллаж яхан хийнэ гэж хэлв. Илиадаг явсны дараа Айка босон цүнхнээсээ юм аваад буцаад ирэхэд түүний дэвтэр дээр өнөөх тэмдэг зурагдсан байснаар цочирдолтонд орно. Тэрээр хуудаснуудыг эргүүлэхэд тэмдэг бүхэл хуудсан дээр зурагдсан байх ба энэ үед гэрэл анивчиж эхэллээ. Удалгүй нөхцөл байдал буцаад хэвэн болоход Айка дэвтрээ авчих харснаар тэмдэг учир битүүлгээр алга болжээ. Айка тайвширхыг оролдон ариун цэврийн өрөөнд байхдаа толинд учир битүүлэг хэнийг алхаж байгааг хараад айна. Тэгээд эргээд хартал хаалга өөрөө хаагдав. Айка болгоомжтойгоор хаалга руу алхан хаалгыг нээхэд альчуур барьсан Илиада түүнийг цочооно. Энэ хооронд Батуухан лабораторид ганцаараа байхад гэрэл анивчиж эхлэх ба удалгүй тэрээр ширээнд хүлэгдсэн байв. Хэсэг хугацааны дараа хэн нэгэн түүн дээр хурж ирээд шүдийг нь сугалж авлаа. Энэ үед Сенк ирж түүнийг сэрэх ба Батуухан өөрсдийгөө асуудалд орсон байна гэдгийг түүнд хэлнэ. Сенк түүнээс юу харсныг нь асуухад Батуухан амандаа хүрснээр шүд нь унсан байх нь тэр. Илиада өрөөндөө унтаж байхад өнөөх хүн түн рүү ойртоход азар байшингийн тохиолдол дуугарч Илиада Айка хоёрыг сэрээлээ. Маргааш нь Илиадад хамгаалалтын компаниас дуудлага ирж өнгөрсөн шөнө асуудал гарсан гэдгийг дуулгана. Тэрээр чанга яригч дээрээ тавьж өөрсдийгөө айсан гэдгийг хэлээд дахиж ийм асуудал гаргахгүй байхыг хүсэв. Хамгаалалтын компанийн ажилтан хаалга болон цонхны бүх 8 мэдрэгч 3 цаг 45 минутанд зэрэг ассан. Нэгэн зэрэг 8 өөр цэг дээр хөдөлгөөн илрэх боломжгүй. Тиймээс эвдрэл гарсан байх гээд төхөөрөмжийн эвдрлийг үн төлбөргүй сольж өгнө гэдгийг хэллээ. Сургууль дээр Батуухан Биазыг харсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөд Илиада радионы шууд дамжуулалтын үеэр хачин дуудлага ирж сүнслэг хоолой тодорхойгүй хэлээр ярьж эцэст нь Биаз гэж хэлснийг ярив. Айка ариун цэврийн өрөөнд дуу хоолой сонсож толин дээр тэмдэг харснаа ярихад Сенк лабораторид болсон зүйлийг ярина. Айка хамтдаа байхыг санал болгоход Батуухан Биаз үүнийг л хүсэж байгаа. Тэгснээрээ Биаз хийхээр төлөвлөсөн зүйлээ хийх болно гэж анхаарууллаа. Илиада өөрсдийгөө хоорондоо холбоотой байж ямар нэгэн зүйл тохиолдвол нэгэндээ анхааруулахыг хүсэв. Дараа нь Айка судалгаа хийж Анатолийн болон Төв Азийн домогт гардаг муу ёрын сүнс болох хар эзнийг дүрсэлсэн номноос өнөх тэмдгийг олно. Хар эзэн хий зүйлсийг харагдуулж зүүд бодит байдлын хоорондох заагийг үгүй болгон улмаар айцсаар тэжээгддэг. Цаг хугацаа өнгөрөхөд хохирогчд эцэс төгсөлгүй хар дарсан зүүдэнд гацаж бодит ертөнцийг ойлгох чадвараа алдана. Хар эзэн айцсаар тэжээгдэх тусам илүү хүчрхэг болж улмаар бие мах бодит гэмтэл учруулах чадвартай болдог хэмээн номонд бичжээ. Удалгүй Айка номын санд ганцаараа байгаагаа анзаарав. Сандарсан тэрээр хэн нэгэн байна уу гэхэд Биаз түүний араар чимээгүй өнгөрлөө. Айка шатар бууж сургуулаас гарахыг хичээхэд гэнэт коридорын гэрэл анивчиж эхлэх ба түүнийг эргэж харахад Биаз зогсож байх нь тэр. Айж сандарсан Айка зүгтаадагч харамсалтай нь хол явж чадалгүй бүдэрч унана. Улмаар Айка босхийг хичээж байтал Биаз араас нь ирээд хөлнөөс нь барьж шалан дээгүр чирснээр Айка тусламжгүй хашгирсаар. Юна BBQ-н Paradise Plaza-гийн 1-р давхурт байрлаж байна. Үйлчлүүлэгч та маха өөрөө шарж идэх боломжтойгоос гадна олон төрлийн солонгос хоолны маш өргөн сонголттой. Мөн шөнийн 230 минут хүртэл амттай халуун хоолоор үйлчилж байгаа болохоор найз нөхөд гэр бүлтэйгээ ирээд амттай хоолыг амаа олохгүй идээрэй. Маргааш нь нөгөө гурав сургуультай ирээд Айка өгсөн байхыг хараад шоконд орно. Дараа нь Батуухан цагдаа нараа мэдүүлэг авахаар өөрсдийг нь дуудаж магадгүй гэдгийг хэлнэ. Сенк цагдаа нар Айкагийн үхэлд өөрсдийг нь буруутгаж магадгүй тул болсон бүх зүйлсийг хэлэх хэрэгтэй гэв. Гэтэл Батуухан бидэнд хэн итгэх юм гэж асууснаар тэд маргалдлаа. Энэ үед Илиада тэднийг зогсоож Айка өгчгээд байна гэдгийг сануулна. Гэтэл Сенк нөгөө хоёрынх нь хүзүүн дээр өнөөх тэмдэг байгааг анзаарч Илиадагаас өөрийнх нь хүзүүг шалгахыг хүслээ. Улмаар бүгдийнх нь хүзүүн дээр тэмдэг байгааг мэдсэн Илиада "Биаз үүнийг хийсэн. Тэр биднийг бүгдийг нь ална" гэж хэлв. Батуухан Айкагийн групп чат руу илгээсэн номны зургийг санаж байгаа эсхийг асууна. Ингээд тэд номыг олж хар эзэн хохирогч нартаа
ийм тэмдэг тавьдаг гэдгийг олж мэдлээ. Энэ нь хийзүүл харах болон зам байдлын өөрчлөлтөд хүргэж баг зэргийн айдас давтуулснаар айцсаар хооллож эхэлдэг. Улмаар айдас дээд цэгтээ хүрэхэд хохирогч нар хар эзэнтэй холбогдоно. Тэмдэг биен дээр гарч ирсний дараа түүний дайралт хүчтэй болж 2-3 удаа нар жаргахад хохирогч үхдэг. Орхон рүүний бичээс домогт өгүүлсний дагуу тэмдэг нэгэнт гарч ирсэн бол хар эзний хохирогчдыг аврахад хэтэрхий оройтсон байх болно гэж бичжээ. Гэсэн ч Илиада үргэлжлүүлэн уншиж домогт өгүүлсний дагуу бөөнөр хар эзэнтэй тулдаж ховорхон тохиолдолд түүнийг дарж байсныг олж мэдэв. Тэгэхээр залуус бөөг олж чадвал амьд үлдэх боломж гарч магадгүй юм. Ингээд Илиада интернетээс хайлт хийж нэгэн нийтлэл олно. Батуухан энэ тэмдэг Биазын тэмдэгтэй адилхан байгааг дурдж энэ танай байшин биш үү гэж асуулаа. Олон жилийн өмнө Илиадагийн байшинд аллаг болж байсныг Илиада мэдэж энэ бол Биаз гэж хэлнэ. Тухайн үед 3 охин дайралтанд өртөж нэг нь амьд үлджээ. Улмаар Илиада цор ганц амьд үлдэгч болох Зейнепийг интернетээс хайхад муу ёрын сүнснүүдийг ариусгаж тэднээс хамгаалах зан үйл хийдэг Зейнеп гэх судлаачийн тухай 5 жилийн өмнөх мэдээг олно. Өөр нэг нийтлэлд түүний зан үлийн нэгэнд гомдол гаргасны улмаас баривчилсан гэж бичжээ. Урт хугацааны байцаалтын дараа Зейнепийг сэтгцийн хувьд докторгүй гэж тогтоон сэтгцийн эмнэлэгт шилжүүлсэн байна. Дараа нь тэд эмнэлэгт Зейнептэй уулзахад Илиада өөрийгөө түүний хуучин байшинд амьдардаг, өөрсдөө зан үйл хийчихсэн гэд номыг өглөө. Зейнеп тэдэнд дэлхий биеийг нь хүлээж авдаггүй олон муу хүмүүс байдаг. Дэлхий хүлээж авсан ч дараа төрөлд нь сүнсийг нь хүлээж авдаггүй. Деважин тамийн хооронд гатсан эдгээр сүнснүүд цусаар цангаж амьд хүмүүсийг ангуучилдаг гэж хэлв. Илиада юу гэсэн үг вэ гэж асуухад Зейнеп ханан дээрх зураг руугаа зааж Биаз гэд тэр бол хамгийн хүчрэхэг нь тэр цусыг л хүсдэг. Би өөрийн нүдээр харсан гэж тайлбарлана. Тэгээд Зейнеп Биаз бол хориотой харанхуйд татагдсан. Цусанд шунсан Монгол хунтайж байсан. Тэрээр хар шидийн маструудаас суралцсан. Гэмгүй хүмүүсийг хөнөөж, цусыг нь ууж, шатаасан зогтсоор нь цамхаг босгосон. Улмаар харгас хэрцгийллийнхээ төлөө хараагдаж түүнийг үхэхэд альч газар хүлээж аваагүй болохоор Деважин тамийн голд Биаз гатснаар хар шидийг ашиглан хүмүүсийг хөнөөж хамгийн сайн хийдэг зүйлээ хийдэг болсон хэмээн Зейнеп ярьж өглөө. Синк түүнээс яаж амьд үлдсэнийг нь асуухад Зейнеп би амьд үлдсэн юм шиг харагдаж байна уу гэв. Тэгээд Биаз өөрийнх нь хамгийн чухал зүйлийг авсан. Тэр үеэлүүдийг нь нүдэн дээр нь хөнөөж, сүлд нь өөрийг нь зүрхэн зогсдол боомлсон гэдгийг Зейнеп хэлнэ. Хэдийгээр түүнийг үгсэн гэж дүгнсэн ч Зейнеп буцаад сэрэгжээ. Хэдийгээр тэр дахин амьдэрсэн ч түүний нэг хэсэг үгсэн гэдгийг Зейнеп хэлв. Үргэлжлүүлээд Зейнеп хэрвээ тэднийг Биазыг буцаах зан үйл хийвэл боломж гарч магадгүй гэдгийг хэлнэ. Тэгэхээр Биазыг буцааж илгээхийн тулд урилгыг хүчингүй болгох ёстой гэж тайлбарллаа. Зейнеп цүнхнээс хутгийг гаргаж ирээд тэднийг эрч хүчээ нэгтгэж Биазыг зайлуулахын тулд энэ хутгийг ашиглаж болно гэв. Биаз тэднийг гэмтэхийг оролдохч энэ хутгаар өөрсдийгөө хамгаалж болно. Тэгээд юу ч харж юу ч сонссон бай хамаагүй. Зан үйлийг л орхиж болохгүй гэдгийг анхааруулав. Мөн зан үйл хийхдээ байшинт хийж болохгүй. Хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй газрыг сонго. Муу ёрын сүнснүүд газруудыг ангуучилж чаддагч хүний оршихуй тэднийг саатуулдаг гэж зөвлөнө. Эцэст нь тэр тэдэнд эрт дээр үед бөөгийн өвөг дээдэс хар сүнснүүдтэй тулдаж байсан ба энэ сахиусаар хамгаалагддаг байсан гэд сахиусыг Илиадад өгч энэ Биазих болохоор та нарыг хамгаалж магадгүй гэж хэллээ. Гарч явахдаа Батуухан Синкэд Илиадаг Сесийн гэртээ хүргэж өгөхийг даалгав. Батуухан өөрөө сургуулийн хамгаалагчтай ярилцахаар шийднэ. Хэрвээ тэд номын санг нээж чадах юм бол үүнийг шийдэж магадгүй гэлээ. Дараа нь Батуухан сургуулийн машинаа зогсоолд байхдаа Айкаг явж байгааг харав. Нүдэндээ итгээгүй Батуухан түүний араас очиж нэрийг нь дуудан тавирч яаж амьд байгааг нь асуулаа. Гинэт Батууханд чимээ сонсогдож тэрээр эргэж харвал энэ хооронд номын санд зан үйлд бэлдэж байсан Синк Батуухан руу залгасан ч тэрээр утсаа авсангүй. Улмаар Синк хамгаалалтын ажилтан өөрсдийг нь цагийн дотор явах ёстой гэснийг Илиадад хэлв. Энэ үед танихгүй дугаараас Синкэд дуудлага ирэх ба Батуухныг үгсэн гэдгийг хэлнэ. Улмаар тэд зан үйлийг эхлүүлэхээр шийдэж Илиада Биазад хандаж урилга буцааж байгаагаа мэдэгдлээ. Хэсэг хугацааны дараа гэрэл анивчиж номнууд нэг нэгээрээ тавиурнаас унана. Гэтэл Синк айдас давтснаар Илиада түүнийг өөрлөө нь хар гээд битгий хуруугаа аваарай гэж анхааруулв. Илиада зан үйлийг үргэлжлүүлж Биазыг харанхуй ертөнц рүүгээ буц хэмээн тушаалаа. Гэнэт Батуухан гарч ирэн
Та нар надаар дандаа даажигнадаг. Тэгэхээр та нар ч бас мангас гэж хэлэх нь тэр. Гэсэн ч Илиада тоолгүйгээр зан үйлээ үргэлжлүүлсээр удалгүй Айка гарч ирэн чи өөрийнхөө амийг л аврахыг хичээдэг новшийн амтан гэж Синкэд хэлнэ. Энэ үед Илиада тэд бол бодит биш. Бяз бид нараар тохуурхаж байна гэж Синкэд сануулав. Ингээд тэд зан үйлээ хамтдаа үргэлжлүүлж Бязыг яв хэмээн шүвшлэг унших ба хэсэг хугацааны дараа гэрэл анивчгаа болж нам гүм боллоо. Илиада Синкээс хүзүүг нь шалгахыг хүснэ. Синк хүзүүн дээрх тэмдэг нь алга болсныг Илиадад хэлж, Илиада ч бас Синкийн тэмдэг алга болсныг хэлв. Эцэст нь энэ бүхнийг дууслаа гэдгийг ойлгосон найзууд тэврэлдлээ. Шатар бууж байхдаа Синк халаасаа тамтирч утсаа дээр үлдээснээ санав. Тэрээр утсаа авахаар номын сан руу буцаж, утсаа авахад номын сангийн гэрэл анивчиж эхлэв. Энэ хооронд Илиада хүзүүгээ ийлж, тэмдэг дахиад гарсныг мэдээд яаран дээшээ буцлаа. Синк хутгаа гаргаж Бязтай нүур тулахаар бэлтгэхэд Бяз гэнэт араас нь гарч ирэн хүзүүг нь хугалж хөнөөнө. Удалгүй Илиада буцаж ирээд Синк үхсэн байгааг олов. Айж зүрхэн шархалсан тэрээр өвдөг сөгдөж гашуудах ба гэрэл дахиад л анивчиж эхэллээ. Илиада хутгийг авах гэсэн ч хутга түүнээс холдож улмаар Илиада Бязтай нүур тулна. Айж сандарсан тэрээр яаран доошо зүгтаахта унчхав. Гэтэл Бяз түн рүү ойртож хөлнөөс нь атган чирэх үед Илиада тэмцэлдэж өөрийгөө суллан зүгтаалаа. Тэрээр лаборатори руу орж дотроос нь түгждэгч Бяз түн рүү дайрч багал зурдан агаарт өргөнө. Илиада амьд үлдэхийн тулд зөвхөрлөлтгүй тэмцэх боловч удалгүй дэлгэц харанхуйлав. Үйл явдал түргэн тусламжийн эмч нараа түүнийг сэргээхээр оролдож байгаагаар үргэлжлэнэ. Хэд хэдэн удаагийн оролдлогын дараа Илиада сэргэлээ. Хэдэн сарын дараа хоёр найз нь түүн дээр зан үйл хийдэг номтой ирж тусламж хэрэгтэй байгаагаа хэлснээр кино төгсдөг. Юна BBQ-н Paradise Plaza-гийн 1-р давхарт байрлаж байна. Үйлчлүүлэгч та маха өөрөө шарж идэх боломжтойгоос гадна олон төрлийн солонгос хоолны маш өргөн сонголттой. Мөн шөнийн 230 минут хүртэл амттай халуун хоолоор үйлчилж байгаа болохоор найз нөхөд гэр бүлтэйгээ ирээд амттай хоолыг амаа олохгүй идээрэй.